Сайн байцгаана өрхмөд үзэгчтэй. Таны мэд хөхлөөр өрөөтэй Занга ТV-гийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний өнөөдрийн дугаарыг бидэнд ярьж өгөхөөр судлаач, бэлгүүн судлаач Тод миний би энд сууж байна. За, танд уламжилт ёсоор өглөөний мэнд хүргэе. За, чамд бас өглөөний мэнд хүргэе. За, өмнөх дугаар дээр кутууз алагдчихаг. Алагдцсан. Тий. Би бас яг энийг уншижсэн. Тэг яг нөгөө дотроо зүр бодохдоо кутууз нөгөө Аляпог өгнө гэж амлаад морчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо үндсэндээ хэлсэн амандаа хүрээгүйгээс болж Бебарст одоо алагдсан. Бебарс гомдсон гэхүү одоо өшөрсөн гэхүү. Бебарс Баатар тэгээд тэр нь амлсан бол амлсан. Тэг яагаад хэлсэндээ өссөнгүүгээд эдгээр чи бас цэргийн хүмүүс шүү. Яагаад цэргийн хүн хэлсэн амдаа өрөхгүй нэгт чи бас байж боломгүй үзэгдэл байхгүй. Энд чин цэрэг бол цэрэг л байх хэрэгтэй шүү дээ. Өөрөөсөө адилхан бүгдээрээ л боолууд бүгдээрээ л адилхан л мамлюк болж зарагдаж ирээд бүгдээрээ л адилхан зовлон туулж адилхан дээшэл гарцгаасан шүү дээ. За тэгээд бас мамлюкийн түүхэн их сонирхолтой байсан. Тий. Бөөн боолууд явсан. Тий. Хамгийн одоо тэгээд та нар ярьжсэн шүү дээ. Эцгээс хүү дамждаггүй хаан ширээ. Тий. Нэгдүгээр атманаас хоёрдугаар атман руу дамждаг гэдэг байгаа. Тий. Ер нь дэлхийд дээр энэ шиг өөр юм улсууд юу байсан юм болов? Байгаагүй. Огт байгаа. Мамлюкчууд чинь за Спартакийн бослого ялалтанд хүрсэн бол 4 жил үргэлжилсэн тийм ээ. Спартакийн бослого олон жилийн өмнө Ромд болсон бослого. Гладиаторын бүгд найрамд тус байгуулах байсан байж болох юм. Гэхдээ энэ бол зүгээр миний таамаг. Харин дарагдцсан. Харин өөр боолууд төрийн эрхэнд гарсан юм байгаагүй. Аюбидийнхнийгээ шууд сирлүү хөөгөөд цутаалгачихж байгаа байхгүй. Аюбидийн боол болж ирсэн шүү дээ. Султан Али Маликийн үед одоо бүгдээрээ л боолууд зарагдаж ирсэн. Хипчак, Каман, Аланчууд байхгүй. Эдгээр чинь монголчууд барьж аваад Венецийн худалдаачдад Кремийн одоо юун дээр бомбт дээр зараат ч гэдэм үү. Венецийн худалдаачдад ингээд зараад тэгэд мөнгөөр нь цаашаага Европ руу одоо цэргийн одоо арын алба болгоод ингээд явсан штэ. Европ руу байлдах гэдэг яваад өгсөн. Венецүүд эднүсийг чинь Египтэд зарчихгүй юу? Тэнгот нь хурж ирээд бүгдээрээ цэрэг маягаар ингээд бэлтгэгдсэн. Энэ Кавказийнхэн буюу энэ уулынхэн, Гүржарман, энэ Черкес, Алан, Хипчак, Каман энэ аюу сайн байлдаж чаддаг. Тийм болохоор тэр хүүхэд байхаас нь ахуулаад байлдаад сургацсан. Бас мөн очиж хулгаалдаг байсан гэж би хэлсэн штэ. Тэр ингээ байлдаад сургаад Аюбидийн хаан Маликийн одоо хувийн бие хамгаалагч нь Бебрас байсан. Али Маликийн. Тэгээд тэрнийг нухаж хаяад цутаалгач байгаа. Кутуз өөрөө бас юу хүн байсан. Мундаг том байлдаанд явдаг байсан. Жанжин байсан. Тэгээд Египтийн газар нутаг дээр Мамлюкийн султант гэдэг одоо боол цэргүүд нь шүү дээ. Гладиатор маягийн улсууд чинь гарч ирж өөрсдийнхөө хаан тусаа эхлүүлсэн. За ингээд аян жалуутын тулдаанд хэд бохч анжи халуулчихж байгаа. Тий. Энийн дараа ер нь одоо Монголд ер нь юу болох вэ? За энэний дараа би хэлсэн шүү дээ. Сайфидийн Кутуз Алеппо руу ороод нөө Франкууд нь тэдний талд орчлоо гэд. Санжид өтөр Сидоны Ван Жулиан гэдэг байгаа нөхөр чинь за ер нь одоо ер нь Мамлюкийн талд орчид одоо Монголын талд орхон чааш ингээд тэснэ бүр бэрхэн осны хэлжмэлээ явчихлаа. За тэгээд ингээд явцсан. Тэгсэн чинь Дамаск руу дайрсан. Дамаскийг 1 сар бол тэсгээсэн. Дамаскт байж юу байсан. 1 сар хэртээ Дамаскийн төлөө тулдаад яг энэ үед одоо нэг сони юм Франкууд бас цэрэгээ явуулж Мамлюкуудын талд орсон гүйж явах шиг юм болсон. Бэрхийн цэргүүд хүржиж бас тусуулж ирсэн байх жишээтэй ч гэдэг юм уу. Тийм юм бас болж л байсан. Ямар ч байсан 1 сард тэсэд байж итэл байжуу жанжин. Одоо нэг бол хэрмэн дээр Дамаскийн хан дээр Дамаскийг эзлүүлж болохгүй гэдээ эцээ хүртэл байлдах ёстой гэд нэг түмэн зэрэгтэй л байсан бол та. Байлдаж жагаад суманд оногдсон. Эсвэл зүгээр хүн дээр өвдөд нас орсон, биеийн жаах муу байсан гэж ярьдаг. Хүн дээр өвдөд нас орсон. Дамаскийг одоо хаалгыг нэвдээл Мамлюкууд дайрж орж ирэл байлдаад ингэж яхад байж уу ам өргөтчихсэн гэс нэг тийм таамаг бол байгаа. Ямар ч лсэн байж уугийн хөлд бол 3 таамаг бол байна. Харин Дамаскийг эзэлсний дараа
одоо Багдад руу дайрахаар болсон. Гэхдээ Алеппог Бебраст өгөөгүй. Тэгэхээр зэрэг Бебрас уурандаа. Энэ нэр нь одоо хэлсэндээ өрдгөн хүн байна. Энэ чирний юм болохгүй гэд ангөрөө хийж явах явцад дайлмдуулаад хавчиж байгаа шүү дээ. Алчиж байгаа. Тэгээд чи султаныг аллаа гэхэд та нар хэлсэндээ өрдгөн султаны үгэнд орох уу? Цаашдаа та нусыг шударгаар удирдах миний үгэнд орох уу? Өөртөө одоо сонгоцгоо гэд ихэд би энэ рүү гарч агаад шууд Бебрасын төлөө Лел Бебрас, Султан Бебрас гэж байгаа байхгүй. Амар харчилсан улс байсан юм шүү. Хаана сонгодог? Тэ. Одоо Кутусын хүү болоогүй гэсэн үг байхгүй. Дараагийн хүн болсон. Бебрас болсон гэсэн үг. Бебрас бодлого нь Египтийн газар нутгийг исламын гол зүрх болгох зорилт тавихаар болсон. Одоо ингээд чинь Багдад хүртэл хилчээд байна шүү дээ. Сир эргээд исламуудын мэдэлд орсон болвол Ирак монголчуудын мэдэлд үлдсэн байгаа. Ингээд Аббасидийн нэг хамаатны хүүхдийг Каирт аваачаад Толоми хаан болгоцсон. За одоо би чамайг захиран чи ерөнхийдөө бол Дамаскын султан гэл эсвэл Иракийн султан гэл явж заяа. Халиф гэл явж. Цаад эзэн чи би шүүх юм яриад. Нөгөөтгөн ч яг Бебрасын нүмер нөөлөгт байгаа бас Бебрасын хүчээр л монголчуудаас амьд гарсан болохоор Бебрасын гарын хөдөлгөөн нүдний харцаар л явна л да. Тэр нүн. За ямар ч л байсан Бебрас ойрох дорнотод Сирийг монголчуудаас булааж авсан байна. Харин Сидоныхан бол ингээд Бебрасын мэдэлд орсон байна. Одоо ямар ч хүнээр хамаагүй яах ёстой. Багдадыг аавна гэж дайрна, нөгөөдөл нь Багдадаа хамгаалах гэж зүтгэнэ. Анжалотой бол зүгээр нэг жирийн нэг корпус, цэргийн нэг анги ялагдсан. Түүхэнд ингэж сүртэйгээр бичих одоо байх хэрэгтэй байна. За яг бусад улсын түүхч нар Монголын их агуу их дайралтыг мамлюкчууд зогсоосноор монголчуудын ширүүн дайралт өөрд зогсвоо. Айхтар юм. Яг үнэндээ эн чин цаана дотоодын асуудалтай болцоод байсан юм аа. Хүлээгүй Азербайджан руу явахгүй бол бэрх тэндээс ирэх гээд идэг. Ийм асуудал гарсан. За ингээд Азербайджаны ойролцоо хаан хүү хүлээгүй. Одоо нэгдсэн хаан сонгогдохгүй болчлоо. Хувлаа ариг бүх хоёрын нэг нь л болох юм байна. Тэр хоёр одоо хоорондоо мөчөөрөхөд эхэлсэн. Та хэнийг хаан болоосаа гэж бодож байна. Уул нь өрөндөө шаан болох ёстой үсттэй. Тэр чинь мөн хааны хүү шүү дээ. Өрн даш болж болно. Харамсалтай нь мөн хаан залгамжлагчийн нэрийг зарлаагүй. Тийм л учраас дараад нь насны ирэмбэр дүүнэр нь л хаан ширээ булаацлагаас аргагүй болсон байна. Та ч гэсэн мөн хааны дүү шүү дээ. Та хар орон очиж болно. Би өөрийнхөө эзэлсэн газар нутгийг өөрөө захирахад бэлэн. Тэгэхээр би өөрийгөө энчээ хаанаар өрөмжлөхгүй гэхэд газар байхгүй. Хэн намайг эсрэгүүцэх юм? Хэн ч эсрэгүүцэхгүй. Харин би арай жаахан дөлгөөхөн зантаа бөгөөд ухаалаг эрдэм номдоо сайн хувлаа ахыгаа дэмжүүлэх болж ин гэж бодож байна. За ариг бүх нь бас цэргийн эрдэм дайн байлдаанда их дуртай. Мэдээж хэрэг мөнхийн хүүхдүүд дундаас хувлаа бол эрдэм номд их сайн шайно нэг дүүнэр тулуугийн хүүхдүүд болон мөнхийн дүүнэр дундаас гэх юм уу да. Тэгээд тулуу ноён, тулуу эзэн, сорхогдсон бих хатан хоёрын дундаас гарцгаасан хүүхдүүд нь шүү дээ. Мөнх хувлаа, хүлээгүй ариг бүх гэсэн дөрвөн хүү байгаа. Эднэр дундаас арай номын мөрөндөө их сайн нь хувлаа байсан. Нэг л онцлог байна.
сорхогд нь хатан хэрвээ амьд байсан бол хүүхдүүдээ ингэж арай муудалцуулахгүй л дээ. Даан шармсалтай сорхогд нь хатан Монголын төрийг өгөөдөөгийнхнөөс булааж аваад өөрийнхөө өрөөхтүүдтэй өвлүүлж өгчөөд тэнгэрт хальцсан юм л да. Харин бас зарим түүхэн дээр бас сонио. Манай монголчууд бол бодохдоо сорхогтой хатан бол их тийм цэцэн мэрэг ухаантай одоо тийм чадал тэнхээ төгсөрсөн хүн байсан гэж ярьдаг мөртлөө зарим түүхэн дээр уншихаар сорхогтон бол их залтай. Мэдээж. Тэгээд бас их харгис байсан гэж ярьдаг шүү. Зоригтой хүн харгис байд. Нөгөө хин дээр огуул хаймш тэр тэрний хэлэрсэн юм шүү. Тий. Их залтай харгис. Тэгээд нөгөө нэг их ухаан нь ихтгэр одоо барыг тэрэн зайлуулсан шүү. Үгүй одоо бодлоо. За тэр цаг үед 13 дугаар 100 гэдээ ойлгочих. Догшин 100 байсан. Догшин 100 гэдээ ойлгочих. За тэгэхээр ийм байгаа юм. Сорхогт наатан хэрвээ амьд байсан бол хүүхдүүд ингэж муудалцуулахгүй. Даан сорхогт наатан байхгүй. Үүгээрээ би бас нэг юм хэлье. Чингисийн үед монголчууд маш хүчрхчихсэн. Чингисийн хүү үгийн үед бүр аягүй том байлдан дагуултаа хийсэн. Чингисийн ач нарын үед маш том байлдан дагуултыг одоо явууллаа штэ. Мөн хаан эдэр чинь. Мөн хаан чи Чингис хааны л ач штэ. Одоо энэс цаашаа бас дахиад цус солигч нар гарч ирнэ. Айхтар мундаг хаад ноёд байлдан дагуултуудаас үргэлжлэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл үүрүүдмаараа ийм мундаг гэдгийг дэлхийд дахинд баталсан юм аа. Александрын үед хүчрэх байж байгаад Александр байхгүй болсон чи байхгүй болсон. Тий. Александартайгаа цуг Александрын эзэнт гүрэн байхгүй болсон. Махмуд Газнавийн үед ч мөн адил ийм үйл явдал тохиолдож л байсан. Наполеоны үед Наполеон айгүй хүчрэх байж байгаа л Наполеон байхгүй байхад Францын эзэнт ус гэсэн ийм ойлголт байхаач байсан. Харин монголчуудын ялгаа нь яаж ийн халаа аваад шир хатаагаа яваад байсан шүү. Аав нь одоо өвөө нь мундаг, аав нь мундаг, ач нь мундаг ингээд явсан шүү. Үүгээрээ бас их ялгаа байгаа. Дараагийн бас нэг юм байгаа. Агуу манай хаадууд Чингисийн угсаач агуу юм даал гэж ярина. Тийм ээ, энэ үнэн. Гэхдээ нөгөө өвөөг нь ерөөсөө ярьдгүй шүү. Нөгөө өвөөг нь ярих хэрэгтэй байхгүй. Мөн хаан Чингис хааны ач хүү мөн үү? Хувлаа хүлээгүй ариг бүх. За тэгж ярих юм бол Бат хаан ба штэ. Бат хаан, Бэрх хаан бүгдээрээ Чингисийн ач нар үсттэй. Бүгдээр ач нар. Хиний зээ хүүхдүүд. Нөгөө өвөөг нь ерөөсөө ярьдгүй. Нөгөө өвөөг нь ярих хэрэгтэй байна. Мөн хаан чинь Хэрээдийн Тойрол хааны төрсөн дүү Жахан хамбын зээх хүү байхгүй. Жахан хамбын охин байсан штэ. Ябага Сорхогтон Бехтамиш гээд ингээд 3 охинтой байсны Сархагтныг нь толгой авд суусан. Тэгэхээр Хэрээдийн одоо юу таахгүй. Жахан хамбын зээ хүүхдүүд байхгүй юу? Эч бас нөгөө тал руу охины хүүхд чинь зээ штэ. Нөгөө өвөөг нь бас сайн бодох хэрэгтэй. Тийм болохоор зэрэг нэг талаараа монголчууд боловч Хэрээд бол Түрк ухсааны аймаг байсан. Нөгөө талаараа Монгол төргийн ирлизүүд байсан. Чингис хаан тэнгэр шүтлэгтэй хүн байлаа. Тэнгэр талхийнхаа жоохон боон шашныг таалдаг байсан бол Хэрээдүүд Христийн шашинтай байсан юм. Тэгэхээр яаж юм? Мөн хаан, Хувлаа хаан эдэр чинь бүгдээрээ Христэд бас их тал өгөх магадлал өндөртэй байсан. Тэгэхээр нэг юм хэлье. Манай цэвэр цусны оригинал монголчуудад нэр алж байгаа үгүй. Тийм юм хизээж байдгүй. Энд чинь нөгөө талаараа Монгол төргийн одоо эрэл эзэл хүүхдүүд байхгүй юу? Үүгээрээ цэцэн цэлмэг ухаан бөгөөд царай зүс бичиж тэмдэглэхгүй байхын аргагүй гоо сайхан нэрчүүд байлаа гэж бичсэнийг бодоход энийг бол хятадын түүхчид бичсэн, арабын түүхч бас сайн бичсэн. Их тийм царайлаг тийм хүүхдүүд байсан бол та. Манай хаадууд ч юм бас. Тийм болохоор царай зүс нь бичиж тэмдэглэхийн аргагүй гоо сайхан байлаа гэж бичсэн. Тэгэхээр чин зэрэг бас яаж юм их сайхан залуучууд байцгаажээ гэж бас яг дүгнж байгаа байхгүй. Батхааны бас тэгж. Батхан бол аюул сайхан залуу байсан. Одоо юу гэдэг вэ? Их тийм сүрлэг сайхан атлаа. Бас их тийм гоо царайтай. Маш царайлаг хүн байсан гэж бас яг яриад байдаг ч та. Бэрх бас яг адилхан. Шибан, Шинкүр бүгдээр адилхан. Тэр чинь нөгөө нэг Бэрх чинь яаж ийн? Хорезмын хан султан хатны хүү. Батул ухаа үжний. Тэгээд нөгөөдөл нь хинийх
Бектамин шатны хүүхдүүд байхгүй юу? Шинкүр, Шибан эдэр гэдээ явах юм бол бектамин шин хүүхдүүд байхгүй юу? Батгааны хатан бектамин зүчгааны хатан бектамин шин хүүхдүүд байхгүй юу? Тэгэхээр чин зэрэг бас энэ хоорондоо маш сайн цус хэлбэж исэн маа түргүүдтэй цус хэлбэхээр цэцэн сэлмэг ухаантай гоо сайхан царайтай тийм хүүхдүүд төрд эртнээс зүгээр адилхан нүүдэлчин болохоор аж ахуй адилхан гэж цус бас хэлбэж исэн тал бол бий. Тэгэхээр хүлээгүй бол одоо яаж юм? Монголын хаад ширээг булаацалтаад эхэлсэн байхад өөрийнхөө эзэмшил газраа яаралтай эрх мэдлээ тогтоохгүй бол хил зурагдаагүй байлаа. Ядж байхад мамлюкийг бэрх дэмжсэн болохоор хүлээгүүд байдал хэцүүдсэн байна. За тийм болохоор хүлээгүү цагаадайгийн тэр нөхөр байгаа. Алгуй гэд нөхөр алгуй хаан гэд өөрийгөө өргөмжилчгөөд байна. Энэ нөхөр ариг бүхийг дэмжиж байна. Ариг бүхийг хэрвээ энэ дэмжиж байгаа бол хүлээгүүгийн мэдлийн эзлээд авцсан байсан Сир дараагаас ахуулаад Амуу дараа мөрөн болон энэ зүүн Персийн нутгуудыг булаацлаж магадгүй болчих гээд байна. Алгуу гэж хинбэ? Энэ бол байдрын хүү байлаа. Чинь аав нь байдар штэ. Алгуугийн аав бол байдар. За тэгэхээр алгуу бол яахаарахгүй одоо энэ асуудал бол үүссэн. Хувлаа хүлээгүү хоёр одоо нэг тал гэх юм уу да. Алгуу нь хариг бүхийг дэмжижлээ. За яг ингэж байтал бэрх бол шууд хэн ч хамаагүй. Би хэнд нь ч татвар төлөхгүй. Би өөрийнхөө газар нутгаа өөрөө захирна. Би бол Алтан ордны хаан гэж зарласан болохоор хамгийн дөрөв хүлээгүүтэй муудалсан. Азербайджан хэрэгтэй. За ингээд Азербайджан руу бэрх орно. Бас мөн Кавказыг салах бодолтой байлаа. Кавказаас яаралтай одоо Кавказын газар нутгийг хүлээгүүгээс булаахгүй бол өөрт нь бас одоо газар зүүн байрлалын хувьд хил хязгаарын түшц газар нь хамгийн одоо эмзэг байдалд орсон юм. Кавказын уус гэдэг чинь бас их том бас байгалийн хил шүү. За ингээд хүлээгүү ботсон. За би Сирийг эрхэндээ оруулах юм бол бэрх бол бодож байгаа. Хүлээгүү одоо Сир рүү хэрвээ цэрэглэж ороод Сир Египтийг маш хурдан эрхэндээ оруулаад авчих юм бол энэ бэрхийн ханилэгт маш аюул учрах юм байна. Бэрхийн мэдлийн ханилэгт маш том аюул учрах юм байна. Тийм болохоор яаралтай Азербайджанд хүлээгүүг одоо Азербайджанаас нэг номерт Азербайджаныг хүлээгүүгээс болоож авах хэрэгтэй байна. За тэгээд одоо Азербайджан руу орохоор болоход айн жалуутын тулдааны дараа бол мамлюктай зүгээр төр зүр инх тайвны эвсэл байгуулах, инх тайван тогтоохгүй бол араас ирэх юм байна гэдгийг хүлээгүү ойлгосон болохоор мамлюкийн султан Байбарас руу хүлээгүү илж зарсан байна. Үндсэндээ хоёр фронт зэрэг байлдана гэдэг чинь хэцүү болно шүү дээ. Гурван фронт. За. Цагаад байх ирэх гээд байна. Алгуу гэж нэг юм эндээс нь газар нутаг булаацлах гад. Цагаад. Бэрх гэж нэг нөхөр эндээс нь. Баруун талаас нь мамлюк ирэх гээд байна. Гурван фронтын дунд ганцаардчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тохиолдолд нэгэнтээ нь эвсээд ядаж инхтэй байх тий. Би бас энэ хоёроо нуугч. Гурван нөхөрт байлдуулах гэдэг шүү дээ. Ядах чинь. Хамгийн харамсалтай нь хамгийн гол дайсан нь ах дүүс нь байсан юм аа. Чингисийн ач нар бие биентэйгээ одоо муудалцж байгаа. Бие биендээ хамгийн том дайснууд болсон юм. Энэ мамлюк хэд ч юу ч биш. Хизээч Монголын дайсан тэр Европын тэр агуу хаад эсвэл бүр хятад цүн ус хизээч биш байсан. Монголын дайсан даач Монгол байсан. Харамсалтай нь энэ байсан. Тийм учраас манай дугаарыг эзэн төхөрний хагарлын үе гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тангны хараал үнэн болоо да. Мэдхийг бүүхс, мэдснээ бүүдаг. Өргөлж бие биентэйгээ эвдрэлцэн муудалцаж эцсээ хүртэл мөчөөрөх зохиох болно гэж энэ хараал үнэн үү? Худлаа томог яриа юу? Мэдэхгүй байна. Ямар ч байсан мэдэхгүй байна. Монголдоо Монгол бол нэгтгэхээр хамгийн хүчрэхэг дэлхийн хинч дийлэхгүй бөгөөд дэлхий дахин бүгд монголчуудаас бүгд айдаг, бүгд өмдөндөө шээдэг, бүгд монголчуудаас айдаг, зүхтаадаг.
Харин Монголтойгоо үзэхээр энэ хэн ивэх юм бэ? Монголоос айх ёстой юу? Даанч харамсалтай нь бүгд хан хүүд биевэнээ сайн гэж яасан ч байхгүй. Ястаа биевэнтэйгээ ач тааж үзэхээс аргагүй байдалтай байлаа. Азербайджан руу инхүү цэргээ оруулахынхаа өмнө Сирд байгаа, Дамаскт байгаа Бебраста хүлээгүй илж явуулсан байна. Дамаск Султан Бебрасын байрлаж байгаа хордон хүлээгүйгээс илчирлээ. Агуу султан. Орол. Хүлээгүү хаан намайг явууллаа. Юу хэлв? Тантай эвсэж эв найрамдлыг байгуулъя гинэ. Тантай дайсагнах сонирхол алга. Дамаскийг тав. Дамаскийг танд найр тавьж өгч байна. Дахиж Сирийн газар руу яасан ч халдахгүй гэж хэлж байна. Та Багдадыг яах юм? Багдадын талаар надад хэлээгүй. Дамаскийг л тав. Тийм учраас баруун зүгийг инх тайван байлгаж газар дундын тэнгис болон хоёр мөрөн дээр худалдаа арилж байгаа эв найрамдалтай өргөжүүлэн тэлбэл дээр дэндүү сайн босуу гэж уламжиллаа. Ойлголоо. Хүлээгүү хааны элчид юу гэж хэлэх вэ? Агуу султан. Наад монголчууд ч одоо дотроо хоорондоо хуваагдаад эхэлсэн. Хэрвээ бид нэр Багдад руу дайрхал юм бол хананд буланд хаданд хашигдсан чон эцсийн дайралтай хийдэг. Хүлээгүү би дуусахаасаа өмнө гэж байгаад биднэр рүү дайрч магадгүй. Хэрвээ хүлээгүү Алтан ордны Бэрх хаанд ялагдаад эхлэх юм бол биднэр лөө зутааж ирнэ. Хүлээгүү бүх цэргээ, бүх хариат албатаа дагуулж ирээд бидний дотор руу зутааж нуугдж бидний эх орон дээр нуугдж хорогдно. Хүлээгүүд өөр гарц үлдэхгүй. Тийм болохоор зэрэг найрамдлынх нь саналыг нь хүлээгээд авцсан дээр. За ойлголоо. Элчигийн дуудаах. Султан Бебрас. Та ямар хариу өгүүлэх вэ? Хүлээгүүтэй санал болгосон энэ бүхнийг нь хүлээж авлаа гэж хэл. Харин Сирийн нутагт хэлсэндээ үрээд дахин орж ирэхгүй шүү. Би уламжилъя. Явж болно. За, Мамлюкт ямар ч л байсан Бебрасын хариу ирлээ. Бебрасаас ямар хариу? Бебрас тантай хадгалдан байлдахгүй гэж хэлсэн. Дамаскийг найр тавьж аваад сэтгэл ханлаа гэж хэлсэн. Цаашаага өөрөө Седоны хаан тус болон Франк мөн Аруром цэргүүдтэй байлдах юм уу эсвэл худалдаа арилж анхин гэрээ байгуулах бах. За алгуу одоо надад хэцүү гаргах нь. Хэцүү зам гаргах нь. За ямар ч л байсан. Мамлюктай эвсэн зүг боллоо. Төр зүр инх тайван байсан дээр. Тэгвэл би одоо Азербайджан руу орно. Сарай, Алтан ордны нийслэл, Бэрх хааны өргөө. Кутузыг хөнөөсөн Бебрас гэдэг султан хүлээгүү рүү дайрахгүй гэсэн гэлөө. Тийм ээ. Тэр цаашаага Христийн шашинтай тулдаад эхлэх юм байна. Дамаскийг авсандаа ханлаа гэж хэлсэн байна. Тэгвэл би л ганцаараа хүлээгүүтэй байлдах ёстой болж таарч байгаа юм л байлгүй дээ. Тийм болж таарлаа. Айдлан лалын шашинтай юм байж яахаараа Бебрас Кутузыг хөнөөгөөд хаан ширээнд суусан хүн. Тэр бол Кутузыг бодвол арай өөр зоримог бодлоготой тийм хүн байгаа. Түүнтэй
бас дипломат харилцаа тогтооход сайн боловч цэрэг эвслийн харилцаа тогтооход хэцүү. Яагаад гэвэл таны төрсөн ах, таны төрсөн эцэг, мөн таны агуу өвгөн эцэг Кепчакийн командуудын цусыг хольж боол болгон худалдаалж хийснийг хизээч Бебрас мартахгүй. Тийм болохоор тантай хэсэг зур ашиг сонирхлын үүднээс л инхийн гэрээ байгуулсан. Өөр зүйл дээр яасан ч зөвшөөрөхгүй. Өөрт нь ашигтай үед хизээл бол хизээ инх тайвныг тэр байгуулж чадна. Ашиггүй бол инхийн гэрээгээ зөрчинө. Тэр сонзон зангидсан шүү. Уул нь Мамлюк Алтан орд хоёрыг далаад ингэсэн хаглаад байна. Үнэхээр бас яг далаад ингэсээр л холбогдоод байна л да. Тийм болохоор их газраар холбогдож чадхаа байсан байна. Одоо би яах вэ? Харин бэрх эзэнтэй. Бебрас султан хэлэхдээ бэрх эзэн та болон бэрх хаан та болон Бебрас султаны нэрсийг Мамлюкийн сүмд Каирт байгаа бүх сүмд Мамлюк улсад байгаа бүх мечетүүдэд хутба гэж хамтдган дуудаж уншдаг болгоно гэж хэлж байлаа. Энэ бол Бебрасаас гарч иж байгаа хамгийн дээд хүндэтгэл гэж уламжилсан. Хамтдаа мөр зэрэгдсэн анд найз хаадууд гэсэн утгатай үг буюу хутба гэсэн үг. Бебрас бол ийм л байдлаар хүндэтгийа гэж хэлж байна. Тийм болохоор та цэрэг эвслийг нь биш, хүндэтгэлийг нь авсан дээр баг. За тэгвэл би Азербайджанд бэрхтээ ганцаараа өхлөөгүйтэй ганцаараа тулдах юм байна. Бүх цэрэгийг авч явъя. Азербайджанд учраа холхонд. Мамлюк, Алтан орд, Загаадан улс хүлээгүү хүрээлээд дайсагнсан байхад Мамлюкийг инх тайван болгочоод хадаанд даалгавар өгөн алгууг ямарваа нэгэн аргаар цаашаага нааша бити ирүүл цаашаага тэр хувлаа ариг бүхийн асуудал дээр чиглүүлээ идэх гэж хүлээгүү хадаанд даалгавар өгчээ. Хадаан ахаа үүнийг таалж чадна гэж хэлсэн байна. Би таны амийг олон жилийн өмнө төрсөн ахаасаа аварч ирсэн. Одоо та надад тус ол гэж. Хадааны амийг бас нөгөө хадаан ч буужгийн инээтрэ гэдгийгсэн штэ. За ингээд явуулсан байна. Хадааныг алгуур явуулсан байна. Одоо цэрэг аавн Азербайджан руу хаалтгаар боллоо. Бэрхтээ гэвэлтэх боллоо. Сөрөг одоо хоорондоо үзэлцэн. За Азербайджанд хүлээгүү бэрх 2 1260 онд тулсан юм. 1260 оны хавар. Хөөе. Хүлээгүү. Азербайджаны газар нутагт надад дэндүү хэрэгтэй байна. Чи ийм том байлдан дагуулт хийчээд надаа үүнийгээ зүгээр өгчөөч. Бэрхээ. Би газар дундын нэгс хүртэл байлдан дагуулахдаа Азербайджанаас төс газар авч ирсэн юм. Азербайджан хизээч чиний мэдл байгаагүй үсттэй. Чи ямар ч тулдаанд оролцоогүй. Чи цаашаага ас өрн зүг рүү Европын улс руу ариун руу амрууч чи дайраагүй. Зүгээр сууж байж чи яагаад надаас Азербайджаныг авах гээд байгаа юм бэ? Азербайджан бол минийх. Би чамд өгнө гэж байхгүй. Энэ газар нутаг дээр чи би цэрэг ирсийнхээ амийг золиослон байлдажээж төш газараа болгож л байсан юм. Чам тийм амархан өгнө гэж байхгүй. Болно. Чамд бол хангалттай газар байгаа. Над хангалттай газар байгаа нь үнэн боловч яахаараа манай 3 хаан хүү чиний газар нутагт дээр байлдаж явж байгаад амиргддаг байна. Газар нутаг тийм чухал гэж бодож байна уу? Азербайджан чухал. Энэ үнэн. Хамгийн гол нь яагаад чи 3 хаан хүү алсан? Би тэр 3-ын асуудлыг мэдэхгүй. Дайн тулдааны үед л асуудал үүссэн байна. Дайн болж байхад энд тэнд
Би яаж хааны уул чинь гэдгийг бүгднийг анзаарч явах ёстой мó? Чиний ард байгаа нэг муу Фатимануудын асуудал болсон уу? Чиний эзэлж авсан Перс эмэгтэйчүүд тэднийг хороосон уу? Чи агуу байлдан дагуулагч байж болно хүлээгүй. Чи тэгтээ ийм сохтыг захирч чаддаггүй юм байна. Би олзны эмэгтэйчүүдийг бүгднгээр нь хуваарлсан. Тэд нар чинь өөрсдийнхөө олзсон Перс араб эмэгтэйчүүдтэй цэнгэж байгаад хорлогдсон чинь билүү, алуулсан чинь билүү? Би энийг үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч байсан. Манай 3 ханхүүгийн амь насанд чи буруутай. Би чамаас Азербайджаныг булаагаад аваад зогсохгүй. Кавказыг хүртэл чамаас авна мэдв. Оролдоод үзэхгүй юу бэрхээ. Уулын чи битээр үеэлүүд юмсан. Уулын чи битээр би энийгээ дэмжиж байсан ахын дүүс юмсан. Чиний төрсөн ах, миний төрсөн ах хоёр ямар сайхан байлаа. Багада чи бид нар яаж тоглодог байсныг чи ирэх биш мартаа биз. Чи исламын шашныг үгүй хийж байна. Агуу Аллахын сургаалыг, агуу Аллах Тэнгэрийг чи гисгэх гэж байна. Чи агуу Аллахын бүх сургаалыг байхгүй болох гэж, чи ислам шашныг байхгүй болох гэж байгаа юм байна. Чи яагаад Багдадыг дайлахдаа, чи яагаад Дамаск руу давтлагтаа надаас суугаагүй? Чамаас асуух албатай юу? Би мөнх ахын зарилгаар явсан. Чи өөрөө Асасиныг дэмжиж байсан биш үү? Исламын газар нутгаас хашишинчүүд үргэлж хаан хар хоримд очиж исэн. Үргэлж хар хоримд очиж яаж ийж байгаад хаан ахыг алхаж орлоод байсан болохоор л хаан ах надад бүгдийг устдаг. Давхар исламчуудыг бут нэр гэсэн даалгавар өгсөн юм. Би хаан ахын зарилыг биелүүлж явсан. Би ахыхаа зарилыг биелүүлж явсан болохоос ш Багдад Дамаскыг би хороохон чамаас зөвшөөрөл авах шаардлагатай болсон болж тарж байна. Чи наад агуу исламаа өөрөө шүтээд наана суул та. Чи яагаад миний хийх ажлыг надад хөндлөнгөөс зааж байгаа? За хүлээгүй. Тулдаана эхлэе. Олон юм ярьж чанлаа. Азербайджаныг чамд яасан ч өгөхгүй бэрхээ. Явцгаая. Бэрх эзэн юугүй? Бэрх багнасаа бүр мартаж. Бэрх өөрийгөө хэн гэдгээч мартаж. Би бэрхийн харцнаас үеэлийг олж харсангүй. Энэ муу бэрхээр би эний бэрхийн биеэр миний цус гүйж байгаа гэдгийг би бүр эргэлцгээ боллоо бүр. Би бүр одоо бүр гайхаад эргэлзэж эхэлж шүү. Энэ исламын шашинд хий тавтаж бидний сөнөөж байсан Аллахын боол болсон байна. Бэрхэд шангийн нөхөртэй болж. Хар хормоос ямар мэдэрсэн. Хувлаарэг бүх хоёр. Ах トゥ хоёр маань учраалах гэж үлээ үзэж байгаа бол та. Тэр хоёр одоо муудалцаад Монголын говьд бас л бэрх бит хоёрын ч муудалцж байгаа шиг муудалцж байгаа юм шиг байна. Тийм учраас бидний ч учраалах гэж зовж байхад хар хоримд биднийг мартцсан байна. Ямар ч л байсан. Энэ толтаанд орно. Байж байхгүй харамсалтай. Тийм ээ. Байж жанжин нас өндөр гарсан маш мундаг туршлагатай жанжин л да. Чормагн жанжины бас хүү. Гэвч альва агуу баатрийн цагж дуустдаг юм байна. Тийм учраас Дамаскийг хэцээ хүртэл хамгаалж байгаад Тэнгэрт хайлсан. Тэнгэрт хайсныхан дараа мамлюкчууд Дамаскийг авсан. Одоо байж жанжин байхгүй болсон. Хэд бух анжалуутаад бас л байхгүй болсон. Одоо яах вэ? Тэгтээ над та нар байна. Хөх хэлгээ. Шонхроо. Та нар миний төлөө зүтгэх үү? Төмөр буха. Цаан чин. Бэрх ах чин. Бидний нэг биш болчиход байна. Таны төлөө зүтгэнэ. Туулын толтааныг хэлвэл. Азербайджан. Дайч та. Алтан ордын дайч та. Би хүлээгүүд өөрийнхөө 3 дүүгээ тослуулах гэж явсан.
Гэтэл учир мэд үл мэдэх шалтгаанаар хүлээгүй алсан байна. Хүлээгүй алаагүйч хүлээгүй өхүүлсэн байна. Энэ цаагаараа алс хиттэй манай Алтан ордны хаан хүүдийг бас ингэнэ гэсэн анхааруулга гэж би зүйд нийцэн үзэж байна. Тиймээс Алтан ордны хаан хүүдийн төлөө хүлээгүүд хуулийг сануулъя. За ингэж бирх орж ирлээ. Даачта сонсцгоо. Та нар надтай мөр зэрэгцэн газар дундын тэнгис хүртэл дэлхийн нөгөө хязгаар хүртэл явж исэн билээ. Харин бэрх өнөөдөр итгэл эвдэж хар хоримд захирагдахгүй гэдгээ аль биесээр зарласан байна. Тийм учраас бэрхийн дураараа ажиллаж байгааг өнөөдөр таслан зогсоох ёстой. Миний ханаас за ингээ хоёр талаасаа Азербайджаны тал дээр хүлээгүй бэрх хоёр. За ингээд 1260 оны хаврын сүлсар бивэнтэйгээ ан манд толдож эхэллээ. Ийхүү Монголтойгоо тулалдаж эхлэх нь. Эзэнт гүрэн яах нь вэ? Эднэр чи яач вэ? Ах дүүс чинь гүн чинь Чингис хааны ач нар яац хаач вэ? 1260 Монголын дал нутаг. Говийн цөл. Одоо Монголын говь цөл. Хувлаа ах ер нь бидний яагаад ч юм бэ? Хүн биш гэж бодсон бол та. Би яагаад энэ ахыг төрөл арилжсан байгааг ойлгохгүй байна. Хувлаах өөрийгөө хаан ширээнд залсан байна. Гэхдээ Алтан уургийнхнаас биш шүү. Дандаа бидний дайсан сүн усын жанчдын дундаас өөрсдийгөө сонгосон байна. Тэгээд бүх Монголын хаан болъё гэж ботсон болол та. Яасан ч үгүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. За энхөө одоо ариг бих хурлсан. За ингээд одоогийн говь шандын газар буюу одоогийн юу хавцаа юм шиг байна. Өөр Монголоос жоох урагш ашаан говь хавцаа болол та. Хувлаа төрсөн дүүтэйгээ очиж хилцээр хийхээр болжээ. Дүү минь хар ормыг надад өгч. Тэгээд чи бас ахыг хүлээн зөвшөөрч. Яагаад гэвэл би чинь яах? Тийм болохоор зэрэг би хаан. Үгүй ээ, та кайфингийн хаан. Та өөрийгөө зөвлөн шийдэгч. Захирах эзэн гэсэн утгатай чонтун цолыг өөртөөгөө бидтэй. Тийм болохоор яасан ч би танд өгөхгүй. Би танд хаан ширээг өгөхгүй. Би Алтан ордны Алтан уургийнхныг би 20 хоног хуралдуулсан. Санал, эсрэг санаа оноо, сайнтай муутай завсарлаггүй 20 хоног хуралдж байж хоорондоо зөвлөлдөж байж би Алтан уургаас өрөмжлөгдсөн. Эсвэл өрөндаш болох байсан баг. Нэг бол Балтер Баатар. Гэхдээ авга ах намаагаа дэмжсэн болохоор би өрөмжлөгдсөн. Та өөрийнхөө дагуулж явсан жанжид болон сүн усын цэргүүдэд сүн усын жанжидаар өрөмжлүүлсэн биз дээ. Та алт ургаар өрөмжлөгдөг байхаа. Та Монголын хаан биш. Хүлээгүй. Ариг бөхөө дүү минь. Яахаараа ингэж муудалцдаг байна чи надтай. Би ямар их цэрэгтэй гэдгийг мэдж байгаа биз? Би мэднэ. Би танаас бол айхгүй. Би хизээч хүн олонтой сүн усаас алтан усаас айж байгаагүй. Та харин яагаад
эдний талд орсон бай. Яагаад сүн усын жанжид тань зүтгэхэд байгаа юм бэ? Та яагаад хар хормын төлөө байх ёстой байтал та эсрэг тал зогсож чадааг чинь ойлгохгүй байна. Ах минь та надад энийг тайлбарлаач. За. Би хар хорим руу явах бүх хангамжийг, бүх хүнсний цувааг, бүх худалдааг таслахад бэлэн. Чи яаж амьдрах гэв? Би таныг бодвол тал хээр нутагт дураараа бэлчиж яваа. Адуугаа алдчихад араас нь хөөж нэхэж байлдаж тэмцэлдэж буцааж олж ирдэг. Нүүдэлчин амьдралаа. Монгол амьдралаа илүү хүндэтгдэг хүн шүү дээ. Та хаан ахыг амьд байхад та хөхмөрний хойно бусад жанжид байлдаад байхад та өөрөө тансаглаад байж исэн биз дээ. Таныг хаан ах цааслагч байхад би болиулж исэн шүү дээ. Та ямар их авилга хахуулын асуудалд орооцолтсон байснаа та одоо мартцсан баха. Таныг хаан ах яг цааслах байсан. 142 гаруй авилга хахуулын асуудал та гаргасан шүү дээ. Хаан хүнд, алтан ургийн хүнд, дайны үеийн ерөнхийлөн жанжинд ерөнхийлөн удирдах жанжинд байх ёсгүй асуудлыг та гаргасан аха. Таныг хаах яа харахгүй цаазлах нь үнэн байсан боловч би урдуурч нь орж хаахаас амийг чинь аварсан шүү дээ. Хэрвээ таныг ингээд мэдсэн болол хэрэггүй л таны амийг хаахаас гойдог байж. Та өөрийгөө хинч гэж бодож болно. Хинч гэж өргөмжилж болно. Ямар ч улсын ямар ч хилээр ямар ч цол өөртөө та өгж болно. Гэхдээ хар хоримд алтан ургийнх нь л байх ёстой. Та алтан ургийнхны хуралдаагаар явагдах ёстой. За дүү минь. Тэгвэл дайны асуудлыг шийдэе. Энэ асуудлыг дайнаар шийдчихье. Та ингэж төрөл арчлаа гэж юу? Би төрсөн ахыг танихгүй шүү. Хүлээгүй ах ч арай л ингэхгүй байх байсан баг. Ариг бөхөө. Одоо Монголын нутагт 2 хаан биш 1 хаан байх ёстойг шийдэх ёстой. Тас хүмүүсийг үнэхээр дагаар оруулсан болвол яагаад хар хоримд ирэхгүй байгаа? Та яагаад шандууд байгаад байгаа юм бэ? Энэ бол миний асуудлаа дүү минь. Хар хормыг яасан ч би танд өгөхгүй. Та өөрийгөө Монголын хаан гэх хэрэг байхгүй. Тэгвэл дайнаар шийдээ. За яав авгах минь юу болов? Ариг бүх хаа. Өрн дашаа. Бал дээр асига ширгээ. Та нар нэг юмыг сонс. Би төрсахаа таньсангүй. Төрөл арилчижээ юу? Ингэтлэх нангиадын талд орох гэж. Би ойлгойлаа. Алмандар, наашир. Чи баруун жигүүрийг барь шүү. Хувлаа ахын цэргүүдийг тогтоох ёстой. Ойлголоо. Баруун жигүүрээрээ ерөнхий жанжидаа дуутах бах. Гэхдээ хувлаа ахын талд байлдаж байгаа Монгол жанжид арайч хувлаа ахын зарилгаар нутаг руугаа, төрсөн их орн руугаа, төрсөн ах дүүс рүү орохгүй бах гэж би найдаж байна. Тийм учраас Алмандар би жамд тушаалыг өгье. Ойлголоо. Ариг бүх эзэнтэй. Бусд нь бүгдээрээ жанждаа дуудаад алшан говт ямар ч лсэн хувлааг оруулахгүй байх ёстой шүү. Энэ утгаа бид нар мэднэ. Сүн улсын цэргүүд мэдэхгүй. Гэхдээ сүн улсын цэргийг өдөрдөж байгаа. Хувлаах мэдж байгаа. Монгол эх орноосоо ахан дүүсээс нүүр буруулсан ур өгчийг цээрлүүлэх ёстой боллоо. Миний хойноос уухаа. За ариг бүх цэргээ ингээд аваад орсон. Та нар над үнчүү. Үнчээ. Та нар сүн улсынхаа хаандаа үнчүү. Хаандаа ч үнч. Хааны зарилгаар танд бас үнч байх ёстой гэж бид нар тушаал авсан. За. Тэгвэл надтай мөр зэрэгцэн тулдах хэрэгтэй байна. Тэр багаахан цэргийг устгах хэрэгтэй. Бид нар олоолаа байгаа шүү дээ. Миний араас
За ингээд одоо хувлаан зэрэг ингээд орж ирлээ. Хувлагийн талд одоо сүн усын зэргүүд байгаа. Урайхад бид нар орохгүй мó? Баян. Чи ормоор байна. Хувлаа эзний зарилгаар уулна. Орчвол үгүй. Ахан дүүс хоорондоо байлдаж байна. Би Монголынхаа эсрэг байлдаж чадахгүй. Алтан улсын жанжин ормоор байна уу? Ерөнхий удирдлагыг урайхаатай жанжин та авч байгаа шүү дээ. Ажуу хөөмч ормоор байна уу? Үгүй. Би орохгүй. За, хувлаа Монгол жанжид орсонгүй. Энийг л бас дотроо эвгүүл байгаа л да өөрсөнд. Өөрсөндөө үзэх гэдэг юм. За инхүү Ашаангов дээр ах トゥ хоёр болох хувлаа ариг бүх хоёр хоорондоо ан ман үзлээ. Инхүү Монголын эзэнт гүрэн задрал хагарлынх нь үүд хаалга нээгдгэнэ. Хэцүү юм а тий. Энэ ястаа нэрэ зовлонтой. Одоо ингээд энэ байдал чинь хоорондоо үтсчлээ. Айгүй олон зуун жил үргэлжилсэн шүү дээ. Монголын өнөөдрийг хүртэл бие биентэйгээ дургу байгаа. Бие биенийгээ хязаадаг, бие биенийгээ хүлээн зөвшөөрдөггүй, бие биенийгээ хүнддэхгүй. Ерөөсө хүнддэхгүй. Бие биендээ болжлог бол мөчөөрхөж, атаархаж, төрөгдөг. Бүх муу муухай өнөөгийн юм эндээс ихтэйчж болно. Тийм л баг. За ойлголоо. За ингээд энэ удаагийн дугаараа үзэгчтэй бидэндээ дугаарыг бас төвчээртэй сонссон та бүгд маш их баярлалаа. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээд өндөрлөө. Дараагийн дугаараар ирэх уулзалтлаа. Баяртай.